Магнас өрн дараа нөгөө 5 сарын 8-нд нэг асуусан асуулт маань болохоор өнгөрсөн жил жишээлбэл улсын төсвийг аудит ингээд дүгнэлт хийгээд их хурлаар оруулж ирэхдээ ерөнхийдөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийтж байна. Ерөнхийдөө гэж байгаа шүү, яг текстээр нь хэлж байгаа. Наривчлан хянах гэхлээр хэмжих нэгж тэр журманд байхгүй байна гэдэг байгаа байхгүй. Энэ яагаад их чухал юм бэ гэхлээр сая жишээлбэл өнгөрсөн жил ингээд ерөнхийлөгч хориг тавиад төсвүүдээр бид нар таналт хийлээ шүү дээ. Бүх салбар дээр ингээд жигдлээ таньчихсан шүү дээ. Гингүүт яг энд одоо эрүүл мэнд боловсролч гэдэг ч юм уу яг тэр онцгой танаж болохгүй асуудал. Одоо тэр тэрүүн цогоо дээрс чинь одонгой эмчээ нэг тэр умыг хассан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг ийм шаардлагатай хасах боломжгүй зүйл дээр нь хүртэл ингээд тэгшлээ тасчихж байгаа байхгүй юу? Тэмээ зүгээр би энд жишээ татаж хэлж байгаа. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцж байгаа хэсэг дээр нөгөө яах вэ гэдэг дээр та нэг шийдэл олоод яар. За 3 номерын микрофон хариулъя. За үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нийцж байгаа хэсэг асуудлаар үндэсний аудитын газар одоо дүгнэлт гаргана. За ер нь бол шалгуур тодорхой биш байгаа гэд манай байгууллагын одоо манай албан агчид бас ийм тайлбар өгж байгаа. За бид бол ямар ч үсэн энэ тодтголын үеэр бол ийм зүйл бол одоо оруулж ирэх боломжгүй байсан. За 26 оны төсвийн төслийг оруулж ирэх үед бол энэ асуудлыг нэг тийш нь болгож оруулж ирнэ гэдгийг бол танд бас илчи. За ажлынхаа явцсын тэр шалгуур үзүүлэлттэй холбоотой явцсын талаар би бас тухайн үрдэнд танилцуулаад явъя гэж бодож байна.